За энэ хуулийг бас одоо танилцсан л да. Тэгээ энэ дэр нэг хоёр зүйл дээр би их эргэлзэж байгаа юм. Энэ төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тухай хууль хоёрыг одоо энэ нин яаралтай дэгээр оруулж ирээд байгаа. Тэгээ тайлбарлахтаа болохоор бол зөвхөн эргэцийн орчноо бүрдүүлээл тэгээл ер нь одоо хэрэгтэй гэвэл хэрэглэн хэрэггүй бол яг ингээ явж явах ингээ стил юм яриад байгаа юм л да. Тэгээд тхиим бол заавал яах гэж нин яаралтай гэдэг дэгээр оруулж ирээд байгаа юм бэ гэдгийг өөрийг сонирхол татаад байгаа юм. Сааталт нь бол одоо бэлэн ингээд цаашаага явах нэг иймэрхүү ажлууд байгаа юм болоо гэж ингэж бодоод байгаа. Зүгээр ер нь бол энэ орон нутгийн өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал ийм хүнд байгаа үед би ялангуяа орон нутгийн одоо эрх мэдлийг өргөжүүлэх гэдэг дээр бол бас дэмжигдэл хүний нэг. Гэхдээ өнөөдөр бид нар орон нутагт яг цаг хугацааны хувьд өнөөдөр мөн үү биш үү гэдээ аваад үзэх юм бол энэ бол биш. Яагаад ч биш. Би өнгөрсөн чуулганы танхим дээр бол олон удаа хэлж ирсэн. Орон нутгийн хөгжлийн сан гэдэг юм чинь цаашаа аймгийн хөгжлийн сан, сумын хөгжлийн сан гэдээ явдаг юм байна. Энэ хөдөө сумуудад тэр өгсөн хөгжлийн сангийн хөрөнгөөр юу хийвэ гэдгийг та нар нэг яваад үзээрэй. 10 хэдэн саяар жорлон хийдэг, 200 саяар цэцэр зүрэл ингэж нэг хашаа барьдаг, гэрэл хатгадаг ийм юмнаас өөр цаашилсан юм бол бараг байхгүй шүү гэдэг имийг бол би дандаа хэлж байгаа. Тэгвэл энэ дээр бол нэг ийм юм байгаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол эдийн засаг хямарсан хамгийн хэцүү үеуд байсан. Одоо жишээлх юм бол тэнд амьд жишээ нь одоо улаан сайд сууж байна. Бид нар 90 хэдэн оны үеэс эдийн засаг хүндэрсэн үед улаан сайдыг сангийн сайд байхад олон удаа энэ төвлөрүүлж байна, одоо зангидж байна, эрх мэдэл өгөхгүй байна гэж хэдийгээр одоо бас шүүмжилтэд ханддаг байсан ч бид эдийн засгийн хямралтай үед бол энэ хүрэлцэхгүй байгаа хөрөнгөө аль болохоор төвлөрүүлж оновчтой зүйл зарцуулах тийм бодлогыг баримтлах ёстой. Гэтэл өнөөдөр бид нар дандаа эсэргээрээ явж байна. Сая нэг хэдхэн хоногийн өмнө тэр Австралийн ерөнхий сайд ард түмэндээ хандаж үг хэлж байгааг нэг эфемер бүр орчуулагтай дамжуулж байна лээ. Австралийн эдийн засаг 12, 13, 14 онуудад асар хүндрээд тэд нар ямар арга хэмжээ авч яах гэхээр бол уул уурхайхаа салбарын бүх татварыг тэгэлж байна. Зардлаа бууруулж байна. Алдагдлаа багасгаж байна. Төсвийн алдагдлыг багасгаж байна. Мөн одоо зээлийнхээ хүүд төлдөг, хүүгийнхээ төлбөрийг багасгах арга хэмжээ авна гэдэг бүх юмаа зарлж байгаа. Гэтэл бид нар дандаа эсэргээрээ бүгд зардал нэмэгдсэн, алдагдал нэмэгдсэн, бид нар нөгөө зээлийн хүүгийн үйлчлэгээний төлбөр нэмэгдсэн, буцаагаад бид нар нөгөө жоохон цуглуулж байгаа хөрөнгөө үр ашиггүй зүйл рүү зарцуулах энэ хуулийн төслөө эргээд бариад ороод ирчих. Тэгэхээр эн чинь бол өнөөдрийн бидний явж байгаа өнөөдрийн эдийн засгийн одоо яг өнөөгийн Монгол улсын байгаа байдалтай бол яавч нийцэхгүй байгаамаа. Энийг та нар бас нэг эрүүл саруул ухаанаар бодох ёстой гэж би сангийн сайдтай хандаж хэлмээр байгаа. Үнэхээр өнөөдөр бол орон нутагт заавал тэр одоо нэг жоохон уулуурхай юм байвал тэрийг ухуулад тэндээс нь 30% нөгөөд тэгээд сумдуудад ер нь сумын хөгжил гэхээр бид нар сайн бодоод үз. Юу хийдэг вүлээ гэж. Тэгээд тэр нэг үр ашиггүй нэг баахан хөрөнгө зарах сүүлд нөгөө байгаль орчин бүх юмдаа нэг хартай хоолтой ийм юм болох үйл гэж би болгоомжилж байгаа. Тэр үүднээсээ үл энэ удаагийнхаа энэ төслийг одоо татаад авчаач гэж Эрдэнэт сайдаас одоо хэлмээр байна. Бид нар болцоотой болсон үедээ, боломжтой болсон үедээ, эдийн засаг чадамжтай болсон үедээ энийг болно. Хяналт тавих чадвартай болсон үедээ. Өнөөдөр Монгол улсын төр хөдөө орон нутгуудад улсын төсвийн хөрөнгөөр байтугай орон нутгийн хөрөнгөөр байтугай улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа юмдаа хяналт тавих чадваргүй болтлоо төрийн чадах бол суларсан. Тийм учраас бид нар бол энэ хөрөнгө санхүү эрх мэдлийг ингэж дураар нь захиран зарцуулдаг энэ хуулийн төслийг хилцээд батлаад гаргаад яваад байх нь бол манай эдийн засгт бол таатай үр дагаврыг бол авчрахгүй. Эсэргээрээ бүх юм чинь гадаа талдаа дотор талдаа ч ойлгогдсон шүү гэдгийг хэлээд би таныг татаад авчаач гэсэн санал хэлмээр байгаамаа.